За сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Надад бичлэгийн маань дуу жоохон сул байна гэд хоёр хүнээс комент ирсэн байлээ. Бас манай нөхөр чихвчээр сонсохоор баруун талдаа сонсохдоо зүүн талдаа сонсохдохгүй байх ингээд тэгээдсэн баггүй юу? Тэгээд өөрөө миний юу микрофоны тохиргоог янзалж өгсөн. Тэгээ одоо арай дээрсэн байх гэж найдаж байна. Ямар хуу сонсогдож чинь комментоор хэлээд өгөөрэй. Баярлаа. За ингээ өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. Хэд хоногийн өмнө би YouTube дээрээ нэг санал хураалт явуулсан шүү дээ. Дараагийнхаа бичлэгийг сэдвийг хамтдаа сонгоцгоё гэд. Эхнийх нь болохоор хүүхдүүдэд хэрхэн яаж дэлгэцийн амралтаас гаргасан бэ гэдэг сэдв байсан. Хоёр дахь нь болохоор энэ сэдв баггүй ирээдүйд хүүхдүүдтэй найзаж нөхөрлөх болон хандлан суух хүмүүсээ сонгохдоо юуг нь анхаарах вэ гэдэг дээр би хүүхдүүдтэй ямар хуу зүйлсийг захиах вэ гэдэг сэдв байсан. Тэгээ хоёр дахь сэдв маань сонгогдсон. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ сэдвээр ярилцъя. Тэгээ та хэд маань анзаарсан болвол миний "Хүүхдүүд минь үүнийг ойлгоод аваасай" гэдэг цуврал бичлэг маань нэрээ сольсон. Хүүхдүүдтэй хэлэх захиас болгож өөрчилсөн байгаа. Яг хөө хэдийгээр би хүүхдүүдэд ойлгоод аваасаа гэж боддог ч гэсэн ирээдүйд бие дааж аав ээжийнхаа гараас гарч амьдралаа өөрсдөө авч явах үед нь эдгээр зүйлсүүдийг би ингэж захиж хэлж байгаа үгсүүд нь учраас захиас гэж хэлэх юм бол илүү зөв тохиромжтой юм шиг санагдаад тэгээд өнөөдрийн дугаараас эхлээд өмнө нь болохоор хүүхдүүд минь үүнийг л ойлгоод аваасай part 1 2 гэдээ явж исэн бол өнөөдрийн дугаараас эхлээд хүүхдүүдтэй хэлэх захиас эпизод 3 4 5 гэд явах нэ. Тэгээд дараа нь би бас нэг шинэ ээжүүдтэй жирэмсэн болон дөнгөж одоо төрөөд удаагүй байгаа ээжүүдэд зориулсан бас нэг цувралтай болъё. Шинэ ээжүүдэд зориулсан тийм цувралтай болъё гэж бас бодсон. Яагаад тэгэхээр надад нэг юу байгаа хгүй юу? Бүр дөнгөж төрөөд удаагүй байхдаа жирэмсэн байх үеийнхээ одоо тэмдэглэл болон дөнгөж төрөөд одоо няраа үед нь хүүхдүүдтэй хэрхэн арчилж исэн талаараа би ингээд тэмдэглээд нэг жижигхэн юм ном маягийн бичсэн байсан. Тэгээд тэрийгээ ерөөсөө яагаагүй л дээ энэ тэнд хэвлж хүмүүст ингэж ерөөсөө уншуулаагүй. Тэрийгээ би ингээд одоо цуврал болгоо бичлэгүүдээрээ нэг нэгээр нь ингэж бүлгээр нь гоё ярилцаж болох юм байна гэж бодсон. Тэгээ шинэ ээжүүдэд зориулсан цуврал бас удахгүй эхлэх гэж байгаа шүү. За ингээд бичлэг рүүгээ орцгоё. Би ингээд энэ бичлэг маань жоохон юу би энэ сэдв дээр би ерөөсөө одоо юу ч ингэж мартаж орхигдуулж ярмааргүй байгаа учраас жоохон удаан тайван ярьж магадгүй. Тэгэхээр хэрвээ та хэдд маань ингээ миний яриа жоохон удаан санагдаад тах юм бол play speed-ээ 125 болгож аваад сонсоорой. Би энэ сэдвийнхээ хамгийн чухал хэсгийг хамгийн сүүлд нь хэлнэ. Тэгэхээр яа тэгэхээр би ингээд одоо хамгийн энгийнээс нь ингээд дараалуулж ярьсаар агаад миний ярьсан юмуд ингээ хоорондоо нийлээд нэг ийм том цогц ойлголт болох байхгүй юу. Тэгэд энэ одоо ойлголт хамгийн эцэстээ ингээд маш том чухал сэдв болж дуусах учраас та хэд маань дуустал нь хамт байгаарэ гэж хүсье. За миний хүүхдүүдтэй захиж хэлэх те ирээдүйд нөхөрлөх найз нөхөд болон ханилан суух хүмүүсээ сонгохдоо яг хөө зөндөө олон юм анхаарч харах хэрэгтэй мэдээж. Бид нар ч гэсэн одоо үерхэж нөхөрлөх одоо хүнээ сонгохдоо зөндөө олон юм ингээ харж агаад сонгосон байгаа штэ. Гэхдээ хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг байх ёстой зүйл бол юу вэ гэхээр аа өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь дотоод хүчин зүйлсээс шалтгаалж байна уу? Эсвэл гадаад хүчин зүйлээс шалтгаалж гинүү гэдгийг нь сайтар ажиглаж харах хэрэгтэй. Яагаад энэ тийм чухал байт юм бэ гэхээр хэрвээ тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж те амьдралыг үнэлэх үнэлэмж одоо үнэт зүйл нь ямар нэгэн материаллык зүйл өөрөөс нь өөр гадны ямар нэгэн хүчин зүйл буюу одоо алдар нэр, албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдэл гэх мэт зүйлсүүд байх юм бол тэр чинь ерөөсөө ирээдүйд хүнд ингэж хань түшиг болж чадахгүй хүний шинж тэмдэг байдаг байхгүй юу. Яа тэгэхээр тэдгээр хүмүүс ч өөрөө маш insecure буюу өөрөө өөртөө итгэлгүй өөрөөрөө байхдаа тухгүй байдаг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр бусдыг ч гэсэндээ яг адилхан яг ийм үнэлэмжээр дүгндэг хүмүүс гэж ойлгож болно. Ямар нэгэн эд хөрөнгөтэй, ямар нэгэн албан тушаалтай эрх мэдэлтэй байх юм бол хүн гэж хүндэлж харцсан тэдгээр зүйл байхгүй байх юм бол дорд үзэж одоо нөхөрлөхөө болоод хаяад явах эрсдэлтэй гэсэн үг. Ийм хүнтэй суусан одоо эмэгтэйчүүд байх юм бол те үерхэж явахдаа ийм ажилтай, орлоготой одоо нийгэмд эзэслэх байр суурьтай байхад нь ингээд хүндлээд хайрлаад байж ийснаа яг гэр бүл болоод ингээд хүүхдээ хараад гэртээ суугаад
нөгөө нэг гоо үзэсгэлэн байхгүй те. Төрөөд жоохон таргалцсан. Тэгээд ажил хийхгүй, орлого байхгүй, нийгэмд эзлэх байр суурь нь ингээд ганхаад эхэлсэн үед нь иймэрхүү эрэгтэйчүүд нэг болвол араар нь тавьдаг ч юм уу эсвэл одоо доорд үзэж одоо хатуу хандаж эхэлдэг. Бүр муугар бодох юм бол зарим нь шууд салаад хаяад явах ч юм уу те. Иймэрхүү магадлалтай байдаг. Хэрвээ ийм гадаад хүчин зүйлээс өөрийгөө үнэлэх хүлэмж шалтгаалж яадаг хүнтэй суучих юм бол. Эсвэл эрэгтэй хүний одоо өөрийгөө үнэлэх хүлэмж нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа эсхийг нь бас яаж харж болох вэ гэхээр тухайн эрэгтэйчүүд зөвхөн эрх мэдэл одоо алдар нэр албан тушаал одоо эд хөрөнгийн хойноос хөөцөлдөхөөс гадна өөрийгөө хэр олон эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон бэ гэдгээрээ үнэлэх гээд байдаг. Тиймэрхүү эрэгтэйчүүд. Олон хүнтэй одоо бэлгийн харьцаанд орсон бол би бол мундаг залуу. Бас эмэгтэй хүн дээр те гадаад хүчин зүйлээс одоо өөрийнхөө үн цэнийг үнэлж дүгндэг эмэгтэйчүүд болохоор миний хойноос олон эрэгтэйчүүд гүгээд намайг гуйдаг байх юм бол би үн цэнтэй. Үгүй байх юм бол би хинт ч хэрэггүй муухай эмэгтэй гэж одоо өөрөө өөртөө гутардаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар илэрч болно. Тэгээд хэрвээ ийм эмэгтэй одоо гадаад хүчин зүйлээс өөрийгөө үнэлэх хүлэмжийн шалтгаалдаг эмэгтэй байх юм бол яг өөр шигэ ийм үнэт зүйлтэй эрэгтэйтэй суугаад тэгээд одоо гэр бүл болсны дараа ингэж алдах те эрсдэл байна. Эсвэл өөрийг нь үнэхээр хайрладаг боловч одоо дотоод хүчин зүйлээсээ өөрийгөө үнэлэх хүлэмжийн шалтгаалдаг ерөөсөө тийм одоо эд баялаг те албан тушаалын араас хөөцөлддөггүй тийм хүнтэй суучих юм бол нөгөө хүн нь өөрийг нь яаж ч хүндэлж, яаж сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж, халамжилж байсан тэдгээр зүйлсүүд нь огт тэр эмэгтэйгийн хувьд үн цэнтэй санагдахгүй. Тэгэл нөгөө эрэгтэйгээ чи ингээд одоо арчаатай байл да чи ингээд албан тушаал ажил карьераа ингээд хөөлдөө гэд ингээд шаардах үед нөгөө эрэгтэй нугасаа тэр зүйл ингээд чухал биш байх юм бол одоо ууралдаг ч юм уу те. Тэгэл эсвэл одоо нөгөө нөхрийгөө одоо гадаад хүчин зүйлээс үнэт зүйлний шалтгаалдаг эмэгтэйчүүд тийм биш нөхрийгөө бусдын өмнө яах магадaltaй одоо дорд үзэх хатуурах магадaltaй. Манай энэ арчаагүй чи өстө бүтлгүй штэ. Юу ч хийж чадахгүй алибал бал гэдэг ч юм уу ингээд олонний өмнө дорд үзэх үл хүнддэг болох тийм одоо юутай магадaltaй. Тэгээ дээрэс нь иймэрхүү эмэгтэйчүүд өөрийнхөө хүүхдийг өөртөөгөө яг адилхан болгочдөг. Хүүхдээ заавал бусдаас илүү гоё хувцастай, илүү гоё утастай, илүү өндөр сурлагын дүнтэй, урлаг спортын авьяастай ингээ хүүхдээ бусдаас илүү байлгах гад ингээ хүүхдээ шахаж шаардаад эхэлдэг. Өмсөж зүгт нь оролцол. Чи одоо юу өмсдөм бэ? Ийм гачин парасын өмсөд тахта яа наатахаа сойл гэдэг ч юм уу те. Тэгэхэр чи ингээ хүүхд нь өөртөө эвтэйхэн байгаа, тухтай байгаа юм аа ингээ өмсөх гэтэл өөрөө би ийм хувцастай хүүхд дагуулад ингээ явж байгаа хүмүүс харах юм бол намайг одоо юу гэж бодох юм бэ гэдэг ч юм уу. Өөртөө ийм хитрхи insecure байгаа учраас ингээ хүүхдээ яг өөршгөө ийм одоо яг цоорхоо хувин шиг ийм сэтгэлтэй хүн болгочих магадлал маш өндөр байдаг. Тийм болохоор иймэрхүү хүмүүс чинь ингээд түрүүн хэлсэн шүү дээ. Ерөөсөө хүнд ийм хань болж чадахгүй, хүнд хэцүү цагт нь ингээд шууд хаяад явчихна. Харин эсэргээрээ өөрийгөө үнэлэх хүнлэмж нь дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг хүмүүс ямар байдаг вэ гэхээр огт гадны ямар нэгэн тэр эрх мэдэл байхгүй, эд хөрөнгө байхгүй байсан ч өөрөө өөртөө маш гоё сэтгэл хангалуун, аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун. Угаасаа ингээд хүнийг жаргалтай болох цорын ганц жор гэдэг юм дэлхий дээр байхгүй шүү дээ, тий. Яаж хүн жаргалтай байх вэ гэхээр өөрт байгаа бүхэндээ хангалуун байгаа хүн л хамгийн жаргалтай байж чадна шүү дээ. Тэгэхээр тийм болохоор өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж тэр амьдралын үнэт зүйл нь дотроосоо би хичээжсэн учраас гэдэг ч юм уу те би одоо чаддаг учраас гэдэг ч юм уу би маш үн цэнтэй амьд байхадаа л одоо хамгийн одоо үн цэнтэй хүн гэдгээ мэдэрдэг. Одоо бидний хүүхдүүд чинь яг адилхан штэ те ямар ч одоо дөнгөж ингээл төрөөл ямар ч одоо юу спорт уудлын авьяас мавьяас үзүүлнэ гэж юм байхгүй штэ дөнгөж төрсэн яриа хүүхдүүд чинь. Гэхдээ л бидний хувьд одоо амиа өхөөс буцахгүйгээр хайрлаж хамгаалдаг тийм нандин хүмүүс байдаг те. Хүн угаасаа л төрхтөөл тийм нандин үн цэнтэй ингээд төрснөөрөө л амьд байгаагаараа л туйлын тийм эрхэм нандин хүмүүс байгаа хгүй дэлхийн бүх хүмүүс тэрийгэ мэддэг тэрийгэ ингээд дотроосоо тэрийгэ ингэж мэдэрдэг амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс бол бусдын амьдралыг яг адилхан хүнддэг. Би бол маш чухал нандин хүн энэ хүн ч гэсэн надтай адилхан хүн юм чинь энэ бол ингээд маш чухал одоо эрхэм хүн юм гэд хүнийг ямар ч албан тушаал эрх мэдэл ялгалгүйгээр хинтээч хүн ёсоор харьцаж чаддаг. Тэгээд хүмүүсийг гой хүндэлж жинхнээсээ хайрлаж чаддаг. Жинхэнэ ингэж
хань түшиг болж чаддаг тийм хүмүүс байдаг байхгүй юу. Хүнд хэцүү үед нь ингээд орхиод явчихгүй а харин ч ингэж гоё түшээ чи чадсан шүү. Чи одоо юу яа шүү те. Хойлоо чадсан шүү. Би чамайг дэмжинэ. Би чиний хажууд байгаа шүү гэд ингээд дэмжээд хүнд хэцүү цагт нь ингээд тусалж чаддаг жинхэнэ хань болж чаддаг хүмүүс байдаг байна. Тэгээ дээрэс нь эдгээр хүмүүс нь амьдралд нь хүнд хэцүү зүйл тохиолдох үед за би энэ бүхнийг ингээд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр одоо нэг бүтээж чадсан бол дахиад алдсан бүхний өөрийнхөө хүчээр олж авч чаднаа. Яагаад гэвэл би одоо I deserve it те. Би амьд байгаагаараа хүссэн бүхнээ хүртэх хэрэгтэй. Харин нөгөө гадаад хүчин зүйлээс өөрийгөө үнэлэмжийг шалтгаалдаг хүмүүс бол эсрэгээрээ би их мэдлэлтэй одоо гоё машинтай байртай ч юм уу те байхдаа маш хүчтэй байсан. Одоо энэ бүхэн надаас ингээд байхгүй болчлоо. Би ингээд уналтанд орчлоо. Одоо би хинч биш боллоо гэд амьдрал дээр ингээд дахиж босох тэр одоо хүч байхгүй те. Дотроо угаасаа ямар ч хүчгүй өөрийгөө ямар ч хүчгүй гэж бодож исэн. Тэгээд тэр хүчийг гаднаас олж авах гэж хичээж исэн хүмүүс чи тэр бүхэн алга болчоор ингээд амьдралд бууж өгөх магадлал илүү өндөр байдаг бахнэ. Тэгэхээр одоо бүгдээрээ яагаад хүмүүс зарим нь гадаад хүчин зүйлээс ингэж одоо шалтгаалдаг болчтын үнэт зүйл нь эсвэл дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг болчтын бэ гэдэг талаар ярилцъя. Яагаад хүмүүс ингээ гадаад хүчин зүйлд эрх мэдэл материаллык зүйлсээс өөрийгөө үнэлэх хүлэмжид хэтэрхий шалтгаалдаг гэхээр тухайн хүмүүс өөрөө амьдралдаа ингэж ухамсартайгаар хандаж сураагүй байгаагийн шинж байдаг байхгүй юу? Хүн амьтнаас юугаараа ялгардаг вэ гэхээр ухамсараараа л ялгардаг байхгүй юу? Даалд ухамсартаа удирддагдаж амьдрдаггүй. Амьдралаа өөрөө ухамсараараа удирдах авч явдаг. Одоо жишээ нь энэ гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа хүмүүс бол нэг 10% нь ухамсар, 90% нь даалд ухамсар нь та ингээд захирагдаад эгондоо захирагдаад даалд ухамсар сэтгэл хөдлөлтөд захирагдаад ингээд амьдраад байгаа бол дотоод хүчин зүйлээсээ өөрийгөө үнэлэмжийн шалтгаалдаг хүмүүс бол одоо нэг 20-25% нь ухамсар нь хөгжсөн. Тэгээд нэг 80-75% нь одоо даалд ухамсартаа ингээд амьдрал нь ингээд шийдэгдэж явж идэх ч юм уу те. Амьдралдаа ухамсартайгаар хандах тэр одоо пропорционал нь арай өөр байна гэсэн үг. Арай өөр байна гэсэн үг. Ийм хүмүүс чинь одоо эгондоо захирагдаад эго гэдэг чинь огт тийм байхгүй бидний үүсгэсэн юм хуурамч ийм одоо төрөх байдаг байхгүй юу. Миний өмнөх бичлэгэн дээр бид болох уу? Бид бий болох уу гэдэг дээр яг ингээд цаасан дээр бичсэн бичгээр зурсан зургаар би ингэж зүгээр л тайлбарсан байгаа энийг. Тэгэхээр хүмүүс эдгээр одоо гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа хүмүүс маань асар их айдастай, амьдралаа сайх айдастай. Тэгээд тэр айдас нь ингээд өөрийгөө тэр их айдастай орчин нөхцөлд өөрийгөө хамгаалж амьд үлдэхийн тулд эго гэдэг зүйл нь далд хумсраасаа хитрхи их хөгжчихсэн. Тэгээд тэр эгонд удирдагдаад ийм буруу шийдвэрүүдийг гаргаад яваад байдаг байна. Харин далд хумсралтаа илүү их эерэг амьдралын тухай эерэг ихтгэл өмшөлттэй, амьдралдаа хайртай, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа хүмүүс эгонд хитлээ их өндөр хөгжөөгүй амьдралдаа илүү ухамсартайгаар хандаад хин нь хин бэ гэдэгт илүү одоо тийм бусдыг хүндэлдэг одоо цагтаа ингээд зөв шийдвэр гаргаж бусдыг ингэж хайрлаж хүндэтгэж чаддаг ямар нэгэн тийм одоо амьдралаа сайхан айдас байхгүй ямар нэг юм алдсан ч зүгээр гэдгийг мэддэг тийм хүмүүс байдаг бахнэ. Тэгэхээр энийг ойлгож яг энэ хүчин зүйлийг одоо юу аж харж те хүннийг одоо нөхрөө ханилан суух хүнээ сонгох нь яагаад тийм чухал байд юм бэ? Яагаад энэ өөрийгөө үнэлэх хүнлэмжийг тэгж одоо чухалчилж харах ёстой юм бэ гэхээр ингэдэг байхгүй юу? Эрдэмтэд болохоор хүн ямар амьдралаар амьдрах уу те ямар авьяастай, ямар зан төлөвтэй, ямар дадал зуршилтай амьдрах уу гэдэг нь 50% нь генетикээс 50% нь юунаас шалтгаална гэж үздэг. Амьдралын орчноос шалтгаална гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр сүүлд гарсан нэг судалгаагаар юу гэж одоо ямар үр дүн гарсан бэ гэхээр хүний амьдралын туулсан бүх мэдээлэл нь одоо генетикийн мэдээлэлтэй ингээ бүртгэгдээд явж идэг. Өөрөөр хэлэх юм бол нэг юм эхнэр нөхөр хоёр байлаа. 25 даа нэг хүүхэд гаргасан. Дараа нь 35 даа дахиад нэг 10 жилийн дараа дахиад хоёр дахь хүүхдээ гаргасан. Тэгэхээр тэр хоёр хүүхдийн хоёр дахь сүүлд гарсан хүүхэд нь илүү их генетикийн өвдөл мэдээлэлтэй төрнө гэсэн үг байхгүй юу? 25 даа огт төгөлдөр хуур тоглож сураагүй байхдаа хүүхэдтэй болоод харин дараа нь 10 жилийн турш хичээж жагаад нэг төгөлдөр хуур тоглож сурчаад тэгээд 35 даа нэг дахиад нэг хүүхэдтэй болсон чинь тэр хүүхэд нь илүү их хөгжмийн авьяастай төрөх магадлал өндөр болно гэсэн үг байхгүй юу? Бидний амьдралын туулж байгаа
одоо идэж ууж байгаа бүхний мэдээлэл, авж байгаа мэдээлэл, одоо бидний ямар мэдрэмж мэдэрж гин, хормоогоос илүү их айдсыг мэдэрж гин үү, баяр талархлыг мэдэрж гин үү. Тэр бүх мэдрэмжүүд бидний генетикийн мэдээлэлд ингээл хадгалагдаад яваад байдаг байна шүү дээ. Тэгэхээр аа тэгэхээр эн чинь а а одоо тухайн хүн тэг амьдралаас асар их айдастай. Амьдралдаа ингээд одоо бүх зүйл гадны хүчин зүйл хэтэрхий их хүч өгөөд өөрөө ямар ч хүчгүй юм шиг мэдрээд яваад байна гэдэг чинь тэр мэдрэмж нь ч гэсэн тэр хүний генетикийнхаа өвдөлт ингээд бүртгэгдээд байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг тийм хүний хүүхдийг гаргачих юм бол миний хүүхэд бас яг адилхан ингээд өөрөө өөрийнхөө хүчин чадалд итгэдэггүй, өөрөө өөрийнхөө үн цэнийг ингэж мэдэрч чаддаггүй, тийм дутуугийн мэдрэмжтэй, хоосон одоо мэдрэмжтэй ямар нэгэн зүйлээр дутаал тэрийгээ ингээл юугаар ч хамаагүй нөхгөөл ингээл янз бүрийн юмд донтоол юунд ч ингээл амьдралдаа сэтгэл ханаж чадахгүй тийм хүн болох магадлал нь өндөр болно гэсэн үг. Эсвэл хэдийгээр одоо тийм дотоод сэтгэл юу н одоо дотоод сэтгэл ханамжтай хүний одоо эрэгтэй хүн ингээд дотоодосоо сэтгэл өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус эмэгтэйтэй амьдарчих юм бол тэр эмэгтэй ингээд амьдрах орчноороо тухайн хүүхдэд чи ямар дутуу хоосон хүн бэ гэдгийг ингээд зааж өгөөд алт ухамсарт нь үнэмшүүлчихдэг байхгүй. Яа гэвэл чи заавал гоё хувцас өмсөх ёстой, чи заавал онц сурах ёстой, чи заавал авьяастай байх ёстой гэдэг тийм одоо тэгэхгүй л болвол чи одоо хинч биш. Тэгэхгүй л бол чи амьдрал дээр ингээд аятайхан явж чадахгүй гэдэг тийм айдас дээр үндэслэгдсэн мэдээллийг тэр хүүхдэд ингээд төрүүлээд алт ухамсарт нь тийм ихтгэл үнэмшлийг бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр ингээд 50-50%-аарсаа ингээд одоо хүүхдийг тийм хүүхд ямар генетиктэй төрөх үү гэдг нь эрэгтэй хүнээс шалтгаалж байгаа юм байна. Хүүхэд ямар орчинд өсөх вэ гэдг нь эмэгтэй хүнээс шалтгаалж байгаа маань ингээд арга бэлэг хоёр гэдэг шиг эрэгтэй эмэгтэй хүн нийлээд нэгэн хүнийг бүтээгээд тэр нь одоо ямар хүн болж өсөх вэ? Ямар хүн болж төлөвшөх вэ гэдг нь одоо ингэж тухайн хүний одоо ямар амьдралыг туулж чинь, ямар мэдрэмжтэй явж гин гэдгээс нь ингэж шууд шалтгаалж чинь, ямар генетикийн мэдээлэлтэй байна гэдгээс нь шууд шалтгаалж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд угаасаа нөө дээр үеэсээ удмыг нь харж хүнтэй суун мун гэл ярьдаг байсан шүү дээ. Тэр чинь ингээд ийм эготой, айдастай, өөрийгөө хүнлэмж нь муу хүний хүүхдийг гаргачих юм бол дахиад яг л тийм хүүхдтэй болчихноо гэдгийг ингээд одоо мэдчихсэн байгаа болж таарч байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр энд бас ингээд одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний үүрэг ингээд тэнцвүүх хэмжээнд маш чухал болж таарж байгаа. Одоо жишээ нь байгаль дэлхий дээр зэрлэг байгаль дээр тий яадаг вүлээ. Эмэгчин нь эрэгчнийгээ сонгодог штэ. Эрэгчин нь ингээл маш тод гой өнгөтэй одоо тоосны гой үдтэй нь эрэгтэй нь байдаг штэ. Азарган дахиад бас ийм гой сүулттэй тий. Тэгэл ингээл гой бүжиглэл эсвэл ингээл үүрээ засаал эсвэл бүр ингээл цус нөчөө гарч өхөн хөтлөө эврээ хугартал мөргөлдөж цусаа гартал зодтолдож тий хин хүчтэй нь одоо ингэж дийлээд арай гэж тэр их тэмцэл тэр их хүч хөдөлмөрийн цаана тэр эрэгтэйчүүд тэгж хичээж өөрийгөө гоёж хангалж гоё бүжиглдэж эмэгчнийгээ ингэж одоо татаад тэгээд эмэгчнээ за би чиний хүүхдийг гаргая гэд тэгэл нэг одоо юу яагаал мейт болно гэдэг чи одоо юу гэдэг лээ одоо амьтнууд хоорондоо үржилд ороод тэгээд юу яаж штэ. Тэгээд тэр амьтаа ингээд цаашаага ингээд үр төлөө үлдээх чадвартай болж. Тэгэхээр энийг нь ингээд том зургаар нь аваад үзэх юм бол эн чинь зөвхөн тухайн нэг ширхэг арслангийн үр удам үлдээд байгаа хэрэг биш байхгүй юу? Эн чинь бүр тухайн тэр төрөл зүйл амьтны төрөл зүйлийнх нь одоо юу шалтгаалаад байгаа байхгүй юу? Оршин тогтнол нь тэр одоо эмэгчин нь ямар эрэгчнийг сонгох вэ гэдэг дээр шууд шалтгаалаад байгаа байхгүй юу? Яг тэгвэл хамгийн хүчтэйгийн л үр удмыг үлдээгээл яваад ах юм бол тэр амьтны ингээд цаашдаа олон сая жилийн турш одоо эволюц нь ингэж хувьслан ингэж зөв яваад улам хүчтэй олон жилээр оршин тогтнол нь илүү одоо урт хугацаанд бат бих болж чадна шүү дээ. Хамгийн сул дорой хамгийн өвчтөй хамгийн тэр сул дорой амьтныхаа үр төлийг ингээл гаргаал яваад ах юм бол тэр амьтан удалгүй бүх араатны хоол болоод үхэж дуусна шүү дээ. Тэгэхээр эмэгчин нь хамгийн одоо хүчрэхэг хамгийн ганга хамгийн сайн үүрийг барьж байгаа хамгийн хүчтэй тэр эрэгчнийгээ сонгож чадсанараа зөвхөн өөрийнхөө үр удмыг одоо сайн сайхан төрүүлээ зогсохгүй бүхэл бүтэн тэр төрөл зүйл нь өөрийнх нь оршин тогтнол тэр нэг шиг эмэгчингээс шалтгаалж байгаа хгүй. Яг тэрнтэй адилхан эмэгтэй хүн зөв эрэгтэй хүнийг сонгож сууснараа хүн төрлөختөн ирээдүйд ямар
хувьслын үе шатанд одоо хувьслын үе шатыг урагшлуулах уу, хоошлуулах уу гэдгийг шалтгаалаад байгаа хгүй. Нэг хөгийн гачин эрэгтэйчүүдтэй ингээд гэрлээд те өөрийнхөө үнэлэх үнэлэмж нь ингээд гадаад хүчин зүйл өөрөө өөртөө ямар ч ихтгэлгүй, ямар ч хүчин чадал байхгүй, өөртөө ихтгэлгүй. Тэгчээд тийм эрэгтэй хүний хүүхдийг гаргаал яваад ах юм бол ингээд цаашлаад хүн төрлөختөн өөрөө тийм суул дорой арчаагүй хачин хүмүүс болж хувирах магадлал өндөр байх. Өөртөө ихтгэлгүй. Нэг л тийм хоосон чанартай. Харин эсвэргээрээ ингээд тийм их хэд материал ерөөсөө ч ач холбогдол үүдгүй. Харин тэр хүний дотоод хүч, тэр сэтгэлийн хүч, ухамсар нь өндөр хөгжсөн эрэгтэй хүнийг сонгоснороо хүн төрөлхтний хувьслын үе шат одоо дээшлээд те урагшлаад бидний ингээд амьдралдаа 10% нь ухамсар 90% нь даалт ухамсар байдаг байсан бол бид нар ингээ ухамсартай хүнийг сонгосоор агаад бүх эмэгтэйчүүд ухамсартай эрэгтэйчүүдийг л зөвхөн сонгож одоо үр удмыг нь үлдээдэг тэгж гэр бүл зохиодог байх юм бол хүн төрөлхтний ухамсарын хэмжээ ингээл баг багаар нэмэгцээр агаад 50% нь ухамсар 50% нь даалт ухамсар ингэж шийддэг болчвол яах вэ? Хүн ерөөсөө л маш хурднаар шин дадал зуршлыг хөвшүүлж чаддаг болно. Хүн тамхи татдаг хүн байж байгаа л за 50% нь ухамсараараа шийдвэр гаргадаг гэсэн. За би одоо дахиж хизээш тамхи татахгүй гэдэг хүн шийдвэрийг гаргалаа л шууд тамхинаас гарч чаддаг. Харин ингээл далд ухамсар нь 90%-ийг шийддэг хүн байх юм бол тамхинаас гарыг гэж хичээсэн ч далд ухамсартай аль хэдийн нөгөө нэг тамхи нь би бол тамхичин хүн гэдэг итгэл үнэмшил ингээ суучин учраас ингээд тамхинаасаа гарч чадахгүй яваал. Ухамсар нь өндөр хөгжсөн байгаа хүмүүс харин тэр дадал зуршлыг ингэж илүү хурдан сольж өөрчилж чаддаг. Тэгээд тэр хүний одоо генетикийн мэдээлэл нь илүү хүчрэх болоод л байх нь шүү дээ. Ингэж амьдралынхаа явцад одоо хөгшрөх тусмаа илүү их эрүүл мэндэд анхаардаг, илүү их одоо дадал зуршлаа анхаардаг, эрдэм боловсролтой анхаардаг хүн байх юм бол тэр хүн өөрийнхөө генетикийн мэдээллийг ингээд яагаад генетикийн мэдээлэлтэй тэр сайн мэдээллүүд нь хадгалагдаад өөрийнх нь үр удам ингээд илүү одоо өөрийнхөө хүүхдүүдийн аль хэдийн төрсэн байгаа хүүхдүүдийн орчныг нь сайжруулж байна гэсэн үг. Дараа ирээдүйд төрөх хүүхдүүдийнхаа генетикийг сайжруулж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар ирээдүйд хүүхдүүдийнхээ ингээд санилан суух хүнийг нь сонгоход нь асар их одоо зөвлөгөө өгч багаас нь ингэж юу яхаараа бүр одоо жоохон байх үед нь энэ тухай ярьж хэрэггүй шүү дээ тий. Жоохон том болоод өсвөр наснд одоо очих үед нь энэ тухай ингэж сайтар тайлбарлаж тий өгөх юм бол миний охины сонголт хүн төрөлхтний ирээдүйн одоо хувьслын үе шат одоо дээшлэх үү ухрах уу гэдгийг шийдэж байгаа шүү хувь хүн болгоны ухамсар. Тийм болохоор миний охин ухаантайгаар ухамсартай хүний хүн гэж хүндэлдэг тийм хайр инэрлэр дүүрэн тийм хүнийг сонгоорой гэж захиж хэлж явах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр монголчууд ч гэсэн ингээд юу адаг штэ. Дээр үеэсээ те ингээ өндгөн сүү тавиад хүүхдүүдээ ингээ сайн гэр бүлийн хүүхдүүдтэй ингээ нийлүүлдэг байсан нь одоо зөвхөн хувиа бодох биш те. Чи зөвхөн хайртай хүнтэйгээ суу гэдэг тийм нэг хувиа бодсон зөвхөн хүүхдэд бодсон үйлдэл биш. Бүр ингээд одоо хүн төрөлхтний хувьслын үе шаттай шууд холбоотой тийм үйлдэл байдаг байсан болж таарж байгаа юм. Орчин үед би бол тэг хүүхдийн хинтээ суухыг шийд мэд гэж байгаа юм биш. Зүгээр л хүүхдүүдтэй ямар хүн зөв байд юм бэ? Юунд анхаарч ирээдүйн хань ижлээ сонгоснороо чиний хүүхдүүд эрүүл, илүү их ухамсартай, илүү боловсралтай, одоо илүү их инэрэнгүү, сайхан сэтгэлтэй хүн төрөлхтнийг хайрлж инэрч чадах хүн төрөлхтний ирээдүг одоо илүү сайхан орчин нөхцөл амьдралыг бүтээж чадах, байгаль дэлхийн амьтдыг хайрлж чадах хүн болж өсөх нь миний охин, миний хүү ямар хүнийг сонгож суугаад шууд шалтгаалж байна. Тэг зөвхөн эмэгчин нь ингээд сонгох нь ч гэсэн эрэгтэй хүн чинь те өөрийнхөө биеийг анхаарад одоо эрүүл сайхан ингэж хүчрэх байснараа хүүхдүүдтэй ч гэсэн тэр нэг одоо 50% нь орчноос шалтгаална гэж байгаа шүү дээ. Эрэгтэй хүн ингэж амьдралаа авч явж тэтгэв гэр бүлийн ар гэрээ ингэж тэтгэж байснараа хүүхдүүдийнхээ амьдралын орчныг сайжруулж гин, хүүхдүүдийнхээ генетикийг сайжруулж гин. Ээж нь ч гэсэндээ өөрийнхөө одоо боловсрал мэдлэгийг сайжруулснараа хүүхдүүдийнхээ тэр одоо орчныг сайжруулснаар орчин нь өөрөө генетиктэй бүртгэгдэж явдсан байна. Ямар орчин, ямар амьдралыг туулж байгаа генетиктэй бүртгэгдэж явдсан байна. Тэгэхээр генетик гэдэг чинь өөрөө хувьслын одоо үе шатыг юу яаж байгаа илэрхийлж байгаа нэг том үзүүлэлтчүүд ээ. Тиймээс би бол одоо хүний генетикийн тий хувьслын дараагийн үе шатыг хүн чи одоо ингээл нөгөө сарамгчингаасаа ингээл хувьсаар агаад хүн болсон гэл ярьдэн штэ тий. Хэрвээ тэр үнэн байх юм бол хүний хувьслын дараагийн үе шат нь ухамсарын түвшинд явагдана гэж би итгэдэг байхгүй. Хүн ухамсараараа
Тэгээ өөрийнхөө амьдрал, өөрийнхөө дадал зуршил, өөрийнхөө бүр генетикийн мэдээллийг шууд өөрчилдөг хэмжээнд одоо хэмжээнд хүртэл хөгжихийн тулд ухамсараа хөгжүүлсээр бид нар ингээд оршин тогтносоор байна гэж би итгэдэг. Тэгэхээр бүгдээрээ өөрөө өөрсдийнхөө ухамсарт, оюун ухааныг, өөрийнхөө сүнсийг хөгжүүлцгээе. Хүүхдүүдийнхээ ч гэсэндээ байгаль дэлхий хүнийг хүн гэж хүндэлдэг болгож одоо юу яцгаая одоо өсгөцгөө. Миний хүүхэд өөрөө өөрийгөө ингэж дотоод хүчин зүйлээсээ хүндэлдэг хүнтэй ханилан суухийн тулд, найзлан нөхөрлөхийн тулд өөрөө тийм байх ёстой гэдгийг би бас ингэж одоо заавал захиж хэлнэ. Чи өөрөө ийм сайн хүнтэй, ийм зөв ухамсартай хүнтэй ханилан сууж хамтдаа найзалж нөхөрлөж явахын тулд чи өөрөө бас ухамсарын түвшинд өндөр хөгжсөн байх ёстой шүү. Хүнийг хүндэлж, хайрлаж, инэрдэг байх ёстой шүү. Тийм хүнтэй нөхөрлөхийн тулд чи өөрөө тийм байх ёстой шүү. Тэгжээж та хоёрын одоо химнэл таарч те vibe нийлэн шүү. Тэгэхгүй чи өөрөө эд хөрөнгийн араас яваад байдаг. Тэгсэн мөртлөө хин нэгнийг ингэж чамайг хүн гэдэг утгаар чи хайрлах гэдгийг ингэ шаардаад ах юм бол тэр бол байж боломгүй утгагүй зүйл шүү гэдгийг бас заавал захиж хэлэх ёстой. За энэ хүртэл хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн сэдвээ би юу ярихаа бас бодож байна. Бас гоё чухал сэдв ботцсон байгаа. Тэгэхээр дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Бүгд нь хамгийн сайн бүхнийг хүсье. Тэгээд би яагаад энэ хүүхдүүдтэй хэлэх захиас гэдэг энэ цувралыг эхлүүлэхээр шийдсэн бэ гэхээр миний хүүхэд таны хүүхэдтэй найзлан нөхөрлөж ханилан суун. Таны хүүхэд миний хүүхэдтэй найзлан нөхөрлөж ханилан суун. Тэгэхээр би миний хүүхдүүдийн амьдрах орчин нь миний хүүхдүүдийн үе тэнгийн найзууд нь ийм гоё ухамсартай, инэрэнгүй сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн байгаасай аль болох олон байгаасай гэж хүсэж байгаа учраас би хүүхдүүдтэй хүсдэг тэр сайн сайхан зүйлсээ та бүхний хүүхдүүдэд ч гэсэн хүсэж байгаа учраас энэ цувралаа эхлүүлсэн. Тэгээд хамтдаа байсан баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар уулзцгаая.